Шинэ боломж, шинэ адлын явдлыг бидэнд олгосон 48 цаг бэлнээрийн үзэсгэлэн нээлттэй ихэд бэлэн боллоо. Бэлнээр гэх үг нь Франц хэлний гадаах орчин задгаагаар гэх утгыг илэрхийлэх бөгөөд зураач уран бүтээлчид ард студиэсээ гарч байгалийн гэрэл, өнгө, орчны өөрчлөлтийг гэр будгаараа тэмдэглэх нь байн хийж байх дадал сургалт юм а. Бэлнээрийн энэ үйл ажиллагаан дээр миний бие юу суралцж авсан бэ гэхээр олон сайхан уран бүтээлчтэй хамтарч хитүүдэнд гарсан. Дээрээс нь ингээд тэр хүмүүсээс илүү олон суралцаж өнгө болон зохиомжийн тийм нарийн мэдлэгүүдийг илүү ингээд баяжуулан авсан. Тэр нь миний хувьд бол их тийм суралцууштай давуу талтай зүйл байлаа. Монголын орчуудын эвлэлээс жил тутам бэлнээр буюу сулбар зургийн аяллыг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад тэд шинэ туршилт, шинэ ололтыг эрэлхийлсэн 48 цаг бэлнээрийг санаачлан зохион байгууллаа. Өмнөх удаад бэлнээр зохион байгуулагддаг доод хугацаа 7 хоног байсан бол энэхүү сулбар зургийн аялал нь 48 цагийн хугацаанд аялал хийж, зураач уран бүтээлчид тухайн газар очсон шинэхэн мэдрэмж тооцотгэл хөдлөлөө. Тэмдэглэн авах нь уйдамгүй сонирхолтой аялал болсныг оролцсон зураачдын сэтгэлээс харж болно. Их хотын завгүй урсгал донд таны цаг завыг хэмнэн аялангаа зурах, суралцах боломж олгож буй нь тун сонирхолтой юм а. Тэгээд энэхүү 48 цаг гэж энэ сулбар зургийн аяллаа талаар Facebook сошиал орчин мэдээлэлээр нэлээд олон хүний сонорт бас хүрсэн гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энэ судалбар аялал маань 2 сар гаруйн хугацаанд 7 удаа явчих. 7 хоног 7 өөр аялал, 70 уран бүтээлч километрээр нэмэгдэх аялал, гайхалтай сулбар зургууд 48 цагийн дор багтжээ. Монголын орчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 48 цаг бэлнээрийн үзэсгэлэн тун удахгүй нээлттэй их гэж байна. Биднээс юм бол нэлээдгүй цар хүрээгээ тэлсэн маш олон уран бүтээлчнэрт хүрсэн ажил гэж бодож байгаа. Энэхүү ажил маань нэлээж бид нар нэг автобус унаатай болоод тэгээд тэр маань өөрөө яваад хийдчихгүй. Энд бол зохион байгуулах ажил гээд манай ажлын албанаас Түмэн Жаргал тэгээ манай үзэсгэлэнгийн менежерүүд гээд байнгын уран бүтээлчнэрээ бас хариуцсан авч явж тухайн газарт очиж маш үр дүнтэй нэлээдгүй хэдэн бэлнээрүүдийг үзлээ. Тэгээд мэдээж энэхүү эхлэл бол цаашгаа бол маш их гоё өргөжин тэлж маш өөр хэлбэрээр энэ төр тавигдах байх гэж бодож байна. 48 цаг бэлнээрийн үзэсгэлэн 2025 оны 10 сарын 25-ны өдрийн 15 цагт Монголын орчуудын эвлэлийн арт галерейд нээлттэй их гэж байна. Энэхүү үзэсгэлэн 4 хоногийн турш үргэлжлэх тул үзэгч та бүхэн өөртөө гэр бүлдээ цаг зав гарган хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.